Ус ой санамжтай байдаг учраас ус унгаа сонссон зүйл илүү амархан тогтоогддог. Сайн байна уу? Энэ удаагийн подкастын маань гарчиг Франц эмэгтэйчүүдэд Мартин 8 хамаатай юу? Өнөөдөр би удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбоотой нэгэн тэмдэглэлээс хуваалцъя гэж бодлоо. Францад ирээд би 20 гаруй жил амьдарч байгаа. Энэ хугацаанд эмэгтэй хүний хувьд ялангуяа гадаад тэр дундаа бүх Аз, Евразийн төлөөлөгч ганц хуужаа гэсэн англилд хайрцагтдаг эмэгтэй хүний хувьд санаанд оромгүй олон зүйлтэй тулгарч ирсэн. Ингээд эднэрийн Евразчуудын бодит амьдралын тухай нэвтрүүлэг телевизийн гол сувгуудаараа гаргадаг нь үнэн гайхалтай. Энэ нь нэг талаар тийм эдийн засгийн ашиг сонирхол байдаггүй те. Нөгөө талаар тийшээ явах өөрсдийн тав тухаасаа холдох зориг зүрхтэй хүйтнээ сайдгүй хүний нөөц хангалттай байдаггүйтэй холбоотой байх. Тэгээд ч улс төрийн бодлого нь ямар ч хот тосгонгүй хоосон хэрдал мормал малчтын амьдрал харуулж эндэх арт иргэдээ энэ хил дотроос гарч Евроаз Монгол руу зөвлөвөл зовх юм байна гэсэн айдас төрүүлэх зорилготой байдаг байх. За энэ ч яах вэ? Гол сэдв рүүгээ оръё. Анх манай мөбөр оромдч баг хүчингүш хам хувийн нэгэн дэд сургуулиас бакалавр зэргийн диплом дөнгөрж өгөртлөөд ямар ч хууль ёсны ажлын гэрээгүйгээр Франц англи хэлний анхан шатны багш гэсэн нэрийн дор урт цагаан хавийн 2-3 хэлний сургалтын төвүүдэд шулагдаж явхдаа бас гэр бүлийн шахалт дарамт тухайн үеийн эдийн засгийн байдлаас болоод би аль болох хямд хялбар аргаар гарахын тулд интернетээр хүүхэд асрагч хайсан Франц айлуудын зараар айлуудтай холбогдож тэдэн дундаас нэг айлыг сонгоод хэдэн сарын турш мэйлэр харьцаж тохиролцсны эцэст Улаанбаатарт энэ орны элчин сайдын яам байдаггүй байсан учраас Москва дахь элчингээр нь дамжуулж 6 сарын турш виз хөөцөлдөж бүх төрлийн эмчийн үзлэгт орж бараг хамаг бие эрхтнүүдээ нефт шувт дурандуулж сканердуулж ээж 1 жилийн ажлын гэрээгээр Францад ирж байлаа. Дөнгөж шинээр нэгдээдсэн барууны зах зээлийн цоошин талбараас хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй залуу хүмүүс хайсан зарууд нэлээд олон байсан. Одоо бодоод байхад хуучин СССР гэгддэг байсан хаалттай ертөнц дөнгөж нэгдэд байсан тул тэндээс гаралтай орчин үеийн боол охтууд хүний эрх охид эмэгтэйчүүдийн эрх мэрх яриад ядаргаатаад байхгүй байх гэж тэр аль намайг Монголоос зориуд сонгосон юм шиг санагддаг. Бас намайг хээр талаар хасаагүй хэрэн тэнүүлчиж бүр морины нуруунд дээр төрж өссөн байх. Манад морь мал мэддэг хүн хэрэгтэй гэж бодож намайг сонгосон ч байж магад. Хаяа сардаа эсвэл удиралдаа ганц 2 удаа морь унмаар санагдах үедээ 2 морио машинаар очиж яваад морин тойруулахад очиж ундаг 2 адуутай аль байсан. Гэтэл Nestle нэгэн захад цэргийн ангуудын дунд зөвхөн эцэг хоёрынхоо байр өөрийнхөө болон дүүнэрийнхаа явдаг сургууль хоорондох замаас өөр зам мэдэхгүй. Хот дотор ганцаараа хамгийн холдоо хүүхдийн орон руу л явж үзчихсэн би юун тэр моринуудад ойртохтой мантай. Хичнээн хөдөө хідэн удаа явж үзэж байсан ч би оюутан болсон хойно л архангад байдаг байсан дээд сургуулийнхаа ангийнхаа нэг найзынх нь морийг ганц л удаа мортож үзсэн байсан. Гэхдээ намайг анх урьсан тэр Франц алийнхаа надад ерөөсөө миний хийх ёстой хүүхэд харах ажлаас өөр морь мал дахиад шууг нь холлох ч юм уу цэцэрлэг гаднах бассейныг нь цэвэрлэх гэх мэт өөр ажил би л өөрөө сайн дураараа хийхгүй бол тулгаж байгаагүй л дээ. Харин Францын өмнө зүгт газрын дундад тэнгисийн эрэхтэй ойролцоо амьдардаг тэр айлын эзэгтэй хичнээн өөрөө ажил төрөл эрхэлж ам бүлийнхээ орлогод нэмэр оруулах шаардлагагүй гэрийн үйлчлэгч хүүхэд асрагч хоёртойгоо гэр доторх ажлуудаа хувааж амжуулах өөрсдийн тэр том эдлэн гэр орон үр хүүхдүүдэл асарч тордох үүрэгтэй. Үүнээс илүү би одоо юу хүсэх вэ гэж боддог байх гэмээр жаргалтай юм шиг авгаа. Амьдралдаа тэмч их сэтгэл хангалуун байгаагүй. Тэр надаас 20 насаар ихч хүн байсан. Аавынх нь ээж Вьетнам гаралтай хүн байсан гэд өөрөө баг зэрэг ирлээз залуудаа мессийн тэмцээнд ордог манекен антер байсан гоё хүн байсан. Үнээрээ би саяхан нэг дүүтэйгээ ээжийнхээ тухай манай ээж ингэхэд ирлий зүү хурлий зүү бол бид нэр шарлиз болж таах юм шүс гэд жоохон инээлсэн. Би тэгээд хүмүүс ер нь тоосонцроос загаснаас хүн болтлоо юутай ч холдож хэдэн ч удаа хувьсаж хүн болсон юм блэ. Хин мэдлээ. Бодоод байвал бүгдээрээ шарлиз гуйч атаархам холимог байгаа ах уу гэж бодсноос анчлаа.
За энэ ч яах вэ? Юу ярьж илаа? Тийм, Наталигийн тухай ярьж байсан. Би тэр ихчээс олон юм сурч авсан. Миний Франц хэлний мэлгийн төвшнийг харгалзахгүйгээр надтай их илэн далангүй нээлттэй харьцдаг. Намайг ярьж байгаа бүгдийг ойлгохгүй байсан ч миний төвшөнд тааруулж өөр маягаар энгийн хэллэгээр өөрийнхөө сэтгэлийг байнга уудалж их юм ярьдаг байсан. Надад байнга сануулж захидаг байсан нэг чухал юм нь гэвэл сурах гэснээ сайн сурч, мэргэжлээ зөв сонгож, өөрийн гэсэн орон байр өмч хөрөнгөтэй хинээс ч хамаарахгүй болох хэрэгтэй. Нөхрөөсөө хамааралтай байна гэдэг хэцүү шүү гэдэг байсан. Эмэгтэй гэж хүүсээр бас нас өнгө зүсээр ялгуурлан гадуурхах, дээрлэх, дормжлох, хааж боох, заавал эр хүнээс санхүүгийн болон сэтгэл зүйн хувьд хараат байлгах гэд эмэгтэйчүүдэд нийгмээс цөөнгүй саад бэрхшээл тулгадаг юм шүү гэдгийг л надад урдчилж анхааруулад байсан юм шиг. Тэр алд би харин охин хүүхдийг охин гэж өрөөсөө голдоггүй юм байна гэдгийг анх удаа мэдэрчүлээ. Төрлөх орондоо байнга охин гэж гологдож өссөн надад тэр айлын охтуудад атаархах сэтгэл хэд хэдэн удаа төрж байсныг би нөхгүй. 13-тай, 9-тэй, 18 сартай 3 охинтой аль байсан. Би бол ганц багын л хардаг. 2 томыг нь хараад авах шаардлага байгаагүй. Гэхдээ гэрийн эзэдийн хувьд бас ихэнх эцэг эхчүүд шиг бит хоёрын нүрийг улаалгавал бит хоёртой харьцны хэрэггүй шүү. Гэхдээ бит хоёроос бас илүү гарах гээд байсны ч хэрэггүй гэсэн хандлага баг зэрэг байсныг ажигласан. Энэ бол далд ухамсарын асуудал. Өөрсдийнх нь өссөн орчин, эцэг эхийнх нь зам байдал, хүмүүжлийн арга барилыг хүмүүс өөрийн мэдлэхгүй давтах хандлагатай байдаг. Явдал хүн төрөлхтний дунд олон зууны турш оршсоор ирсэн гэдэг. Учир нь надтай бараг нэг холын хамаатан шиг харьцаж байгаа юм шиг харьцдаг байсан ч миний ажиллаа хэр сайн хийж байгааг нэг бүрчлэн хяндаг, шүүдэг, миний дутагдлуудыг ховж болгодог. Бас намайг визэнд орохоос өмнө манад байх хугацаанд хичээлийн 1 жилийн турш 7 хоногийн 10 цагийн Франц хэлний курст явуулахаар бэлдэж бүртгүүлсэн гэд бүртгэлийн гэрчлэгээ явуулсан байсан хэрнээ. Би хизээ хичээлдээ явж эхлэх юм гэж асуухаар чи Францаар хангалттай сайн ярьд юм чинь чамд хичээлд суугаад байх шаардлага байхгүй гэд гэрээсээ нэг холдуулахгүй 6 сар болж үлээ. Тэгэхээр өөрийнхөө төвшнийг ямар муу байгааг мэдчихсэн би 1 жилийн гэрээгээ цуцлаад ганцаараа Парис руу зүгэлсэн. Түүнээс хойш би намайг ер нь эмэгтэй болохоор миний замд хүмүүс саад тавиад байдгийг их анзаардаг болсон. Энэ нь төрхөөсөө өмнө урдчилд мэдээд хүүсээ сонгох гэж хизтэй байсан бол би ир болж төрөх байсан. Ингээд би ирч бай, эмч бай, ер нь нийгмийн зүгээс ихэнхдээ санаатаагаар заримдаа өөрсдийн мэдлэггүйгээр эмэгтэй хүний замд тэгэлдэх ямар арга явуулга байдаг вэ гэдэг талаар ярив. Эдгээр их сонсоод цаашид таньж илрүүлж чаддаг болох нь цаашид өөрийгөө хамгаалж сурахад нь хэрэг болох байх гэж. Үүнийг өгчилж орчуулбал хяналт дарамтын механизм гэдэг нэ. Эмэгтэй хүний мэдэж байвал зохих суур 13 арга байдаг гэж байна. Нэгдүгээрт эргэлзээ төрүүлэх арга. Эмэгтэй хүнийг оюун ухаан, ер нь янз бүрийн чадвараар эрэгтэй хүнээс дор ямар нэгэн амжилтад хизээч хүрэх эрхгүй мэт өөрт нь итгүүлэх арга. Ингэснээр тэр өөрийнхөө гаргах шийдвэр хийх алхам бүр дээр эргэлздэг болдог гинэ. Хоёрдугаарт анхаарлыг нь сарниулах арга. Амьдралыг нь хэрэгцээг үзүүлсээр дүүргэх гэсэн үг. Интернет мэдээллийн сүлжээн дээр байгаа хүмүүсийг өөртөө нь байнга харьцуулж, сөрөг нөлөөтэй харилцаа бий болгох, эсвэл амьдралд хит их стресс хэрэггүй, энд ч шин тренд, драма, тэнд ч сошиал сүлжээн дээр маргаан гих мэт зүйлсийг ярьж, зорилгоос нь хазаалгах, элдв завгүй байдлууд үүсгэх арга. Гуравдугаарт ганцаардуулж тусгаарлах арга. Альва эмэгтэйг ганцаараа гэж хинээс ч тусламж хүсэж болохгүй гэж бүхнийг ганцаараа өөрөх ёстой гэж өөрт нь итгүүлэх явдал гинэ. Дөрөвдүгээрт айдас төрүүлэх арга. Бусдын шүүлтээс дахиж бүтлгүүтгэхээс айх айдсыг нь улам дэвэргэх арга. Ингэснээр тухайн эмэгтэй юу ч оролдож зүрхлэхгүй болдог гинэ. Тавдугаарт ядрааж туйлдуулах, хит их ачаалалд оруулах, амрах завгүй болгох. Үр дүнд нь тэр туйлдаж бүх мотивац буюу хүсэл тэмүүлэл нь алга болдог гэнэ. Хажуугаар нь сар болгон төмөр, магн, кальц, кал, Б бүлгийн амин дэмүүдийн дутагдалд ортгийг нь ямар тоох биш. 6 дугаарт алдаан дотор нь түгжих.
Өмнө нь гаргасан алдаануудыг нь дахин сануулж өөрийгөө хизээч урагш ахих боломжгүй мэдсэгдэл төрүүлэх зорилготой арга. 7 дугаарт төөрөгдөл үүсгэх. Түүний тэргүүлэх чиглэл зорилгоодыг нь бодлон тулах арга. Ингэснээр тухайн эмэгтэй өөрт нь үнэхээр чухал зүйлсийг олж харахаа болдог. 8 дугаарт амжилтыг нь үгүйсгэх. Амжилтад хүрсэн ч түүний ач холбогдлыг нь сайн өдөр чинь таарчтэй гэж доош нь дарах. Эсвэл эн чинь юу ч биш гэж итгүүлэх. Эсвэл хангалтгүй байна гэж шүүмжлэх. Ингэснээр тэр өөрөөрөө бахархах, өөртөө итгэх итгэлээ багаар алддаг гэнэ. 9 дугаарт ямар нэгэн зүйлээс хамааралтай байдал үүсгэх арга. Надгүйгээр чи хол явахгүй, бидэнгүйгээр чи юу ч биш гэх мэтэр өөр нэгэн эсвэл ямар нэгэн гадаад хүчин зүйлгүйгээр урагш ахиж чадахгүй гэж итгүүлэх арга. Энэ нь сэтгэл зүйн, санхүүгийн эсвэл оюун санааны хараат байдал үүсгдэг. 10 дугаарт түүнийг үргэлж буруутгах. Юу ч басан хамаагүй түүнд бүх бурууг тохох. Заримдаа өөрөөс нь үл шалтгааллах зүйлч гэсэн түүнийг хариуцлагатай мэдрүүлснээр тэр ямар нэгэн үйлдэл хийхээс эмээдэг болдог гэнэ. 11 дугаарт байнгын дарамт үүсгэх. Тэр үргэлж төгс байх ёстой. Алдаа гаргаж болохгүй, үргэлж бусдын хүлээлтэд нийцэх ёстой гэж итгүүлэх. Энэ дарамт нь түүнийг маш их ядаргаанд оруулж, тайван сэтгэх боломжийг нь үгүй болгодог. 12 дугаарт сонголтыг нь хязгаарлах. Түүнд өөр сонголт байхгүй гэж ганц л гарц байгаа мэт санагдуулах арга. Ингэснээр тэр эрхчлөөндөө хязгаар тавьж өөрийнхөөрөө шийдвэр гаргах оролдлого хийхээ багасгадаг гинэ. 13 дугаарт үнэн бодит байдлыг гажуудуулах. Би чамд ийм ярьж байгаагүй, чи буруу ойлгосон байна гэж байнга давтаж өөрийнх нь дурсамж, мэдрэмж, бодолд эргэлзэхүйц байдал үүсгэх арга. Энэ дарамт нь удаан үргэлжлүүл хүнийг өөрийнхөөрөө сэтгэхээ болж гадны хүнд бүрэн захирагдах нөхцөл рүү түлхдэг гэнэ. Эдгээр бүх аргууд нийлээд хүнийг ялангуяа эмэгтэй хүнийг сэтгэл зүй, оюун ухаан, амьдралын хяналтаа алдахад хүргэдэг хүчтэй механизм болдог. Энэ явуулгуудыг ойлгож, таньж, мэдэх нь эдгээрээс ангижрах, мөн цаашид өөрийгөө хамгаалж чаддаг болоход тустай. Хүний эрхийн орон гэгддэг энэ оронд эмэгтэйчүүд нь иймэрхүү дарамт явуулахад өртөдгөөрөө дэлхийн бүх эмэгтэйчүүдтэй адилхан. Ингээд подкастынхаа гарчхийг санийда. Франц эмэгтэйчүүдэд Мартин 8 хамаатай юу? Монголд саяхны хүртэл Мартин 8-ыг баяр гэж үздэг байсан шиг. Баяр гэдэг утгаар нь авч үзвэл Франц эмэгтэйчүүдэд Мартин 8 ерөөсөө хамаагүй. Намайг дөнгөж ирснээс хойш эхний 4-5 жил 3 сарын 8 төхөд ирэнгүүт миний таньдаг ээжтэй маань авга нагц эгч нартай маань насаар ойролцоо Франц эмэгтэйчүүд надад 3 сарын 8-нд манай оронд эмэгтэйчүүдийн өдөр болдог юм шүү гэдэг байлаа. Өөр нэг ярьдаггүй байсан. Тэгтэн би юу ч мэдэхгүй гин тэнэг бардам хүний зангаар тэрий чинь мэднэ. Миний өссөн хотод бүр Мартин 8 гэж баяр тэмдэглэдэг заа юу. Танах шиг ус гизэг нүүр амаа айтайхан янзлаагүй хэдэн авгаа удамжаар жагсаал цуглаан хийсэн болоод өнгөртгөө заа. Надад одоо юу заах гэдэг гэж бодоод өнгөрдөг байсан. Түүнээс хойш би жилийн 365 хоногийн ганцхан өдөрт ганц 2 бэлгэнд хууртагдаад өнгөрдөг хөвшлийг Монгол эмэгтэйчүүд бидэнд хэн бий болгосон юм бол гэж их боддог болсон. Ойр тойрныхоо эмэгтэйчүүд охтуудыг баярлуулж гин гэж дүр үзүүлэхдээ өөртөө хахаж цацлаа бордоод идэж уснаач шингэж чадалгүй агсан сохтууд тавьж шампанзе царайлж хүний биед гар хүрэх гэх мэтэр эмэгтэйчүүдээ баярлуулан гомдоогоод өнгөрдөг хар юмнууд миний бага насны дурсамж дунд харамсалтай дэндүү олон. Заавал зохиж хэлэх ёстой нэг зүйл бол эмэгтэйчүүдийн эрхийн асуудал нь эрэгтэйчүүдийн эсрэг тэмцэл биш, харин тэгш эрх тэмцүү хандлагын тухай асуудал. Эмэгтэйчүүдийн эрх бол ганцхан өдрийн ч асуудал биш. Бид эрхээ мэддэг, хамгаалдаг болсон цагт жилийн 364 хоногт нь ч дуу хоолойгоо илэрхийлж өөрсдийн үндснийг мэдрэх болно. Бид хэн нэгний байр суурийг булаахыг хүсээгүй, харин эмэгтэй эрэгтэй хоёр хүн нийлж нэг цогц хүн болдог учраас хүн бүрт 50% тэгш боломж, тэгш хандлага хэрэгтэй гэдгийг л шаарддаг. Үүнийг харин энэ харилцааны соёл өндөр хөгжсөн Францад ч гэсэн эрчүүд нь ойлгож чадахгүй байгаа юм шиг байгаа юм.
одоо хүртэл ярьсан хэвээрээ янз бүрийн балмад хэрэг гарсан хэвээрээ 50% тэгш боломж, тэгш хандлага эмэгтэйчүүд бидний өөрсдийн боловсрал мэдээллийн төвшнгөөс их шалтгаалдаг. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг адил тэгш байдлаар хүмүүжүүлдэггүйгээс бас их хамаардаг. Тийм учраас Франц эмэгтэйчүүд мэдлэг боловсрал 50% тэгш эрх чөлөөний төлөө өдөр бүр тэмцэж тэр тэмцлийнхээ үр дүнг 3 сарын 8 болгонд олон нийтэд харуулдаг. Мартин амныг аль хэхээр шудраг нийгэмд амьдарч байгаагаа шалгах өдөр гэдэг утгаар нь авч үзвэл Франц эмэгтэйчүүдэд Мартин амин маш чухал. Нутаг нэгт охид эмэгтэйчүүд маань жилийн ганц өдөрт ганц 2 бэлгэрхүү юмд хууртаж өнгөртгөө болоосаа. За ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөе. Таньдаг мэддэг охид эмэгтэйчүүдтэйгээ миний подкастыг хуваалцахыг бодоорой. Учир нь аливаа улс орны хөгжлийн түвшин эмэгтэйчүүдийнх нь эрх чөлөөний хөгжлийн түвшинтэй уялдаатай байдаг.